Амбарыг яаж барих талаар бичлэг байна. За ингээд тэр доор бол 3 хөндлөн мод тавьсан байна. Цаана өшөө суур моднууд гэж магадгүй. За оръё. Тэгээд энэ бол их энгийн хийсэн байна. Ерөөсөө юм хавтан модыг хоёрыг хэрэгцүүлж тавиад энд бол яг зааг нь байж байна. Энд ингээд за энэ зузаан панелын дээр болохоор ийм суур модыг хадаж өгсөн байна. Тэгээд энэ болохоор зүгээр юм болтоор 716-гийн болтоор шууд доош нь шүрүүвтэж хийгээд тэгээд энэ хөндлөн мод нь бол ерөөсөө уртаараа байна. Тэгээд дээрэс нь энэ модыг зоож өгсөн байна. Бодвол энэ дээрээ бэхлэхтэй байгаа хаа. Ингээд энд нь бэхэлцэн. Тэгээд энэ дээр нь хоёр давхар явуулж өгсөн байна. Бас энэ хөндлөн модыг. Тэгээд дээврийн тэр модыг энэ зүгээр л хажуунаас нь хадаасаар шууд нефт хадаад тэгээд дээрийн залгаас нь болохоор энэ төмөр хийцээр холбож өгсөн байна. Тэгээд алгас нь бол ойролцоогоор 50 санж орчим байна. Тэгээд дээр энэ хатамад панеруудыг хадаад дээвэрсэн байна. Тэгээд энэ гэрэл оруулах үүднээс энэ модыг ингэж зүсэж өгч skylight хийсэн байна. За хаалганы дээдлийн ялууг болохоор бас энэ давхар хоёр модоор дараалж хийсэн байна. Ингээд ерөөхдөө бол их амархан байдлаар амбар хийж болох нэ. Энийг үшээ дулаалыг бол мэдээж наана хөөсөн зэрэг тавиад ингээд тавьж болох юм байна. Тэгээд энд нь 50 хийж өгсөн байна.